Эрхэм үзэгч та бүдийнхээ амрыг айлтгая. Батлан аман салбарт өрнөсөн мэдээллийг багслан үзүүлдэг их орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Энэ 7 хоногт зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаад зэвсэг түвшний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл сэдвийн хүрээнд явагдсан юм а. Энэ 2020 онд Монгол Улсын батлан хамгаалах зэвсэгт хүчин хууль эрх зүйн орчноо баталгаажуулсан, үүнийгээ дагаад хийгдэх ажил арга хэмжээг төлөвлөсөн өрнүүн жил болж байна. Тиймдээ жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэлийн хүрээнд зохион байгууллаа. Ерөнхийлөг зэвсэг түвшний ерөнхий командлагч таныг өндөдгөн огтоож Улаанбаатар цэргийн хүрээний үндэд харуулж жагсан. Зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Батулга, Монгол Улсын ерөнхий сайд Хүрэлцөх, Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр нар оролцож, төр засгаас баримталж буй бодлого, төлөвлөгөөг танилцуулахын зэрэгцээ үүрэг чиглэлийг өгөн ажиллалаа. Монгол Улсын төрөөс үндэсний язгуур ашиг сонирхол олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ орчин цэргийн урлагт гарч буй зарчмын шинжтэй өөрчлөлт дэлхийн улс орнуудад өрнөж буй цэргийн шинжлэлийн чиг хандлагад нийцүүлэн батлан хамгаалагч чадвараа бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хамгийн гол хэсэг болж буй зэвсэг түвшний байгуулалт нь Монгол улсын аюулгүй байдал батлан хамгаалах цогт бодлогод чухал ач холбогдолтой юм а. Цугларалтын ихэнд зэвсэг түвшний Жанжин штабын дарга хушууч генерал Ган Зориг зэвсэг түвшний стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн асуудал сэдвээр илтгэл тавьсан юм. Цугларалтад оролцогчид зэвсэг түвшний сургалт бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоонд шилжүүлэх агуулгын хувьд арга зүй, аргачлалыг шинжлэх, тавигдах шаардлагыг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Ирэх жил бид нэр ямар арга хэмжээг хэрэгжүүлэх үү гэдэг дээр нэлээд анхаарах тал дээр удирдах бүрэлдэхүүнтэйгээ арга зүйн болон онлайн төвшөнд бас мөн дуршлаг сургамжаа хуваалцж ийм энэ 5 өдрүүдэд өнгөрлөө. За ирэх жил бол бид нар мэдээж хэрэг сургалт бэлтгэлээ бол чанартай явуулахын тулд бүх талынхаа арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гэхдээ бидний хувьд энэ жил нэг онцлог арга хэмжээ юу вэ гэхээр зэрэг энэ түүх ойнуудаа огтаад бүтээлч ажил хийг дотооддоо бас өөрийнхөө хүч хөрөнгөөр нөөц болцоогоор түшиглээд хий гэж ингэж зориулсан. Тэрнтэй холбоотойгоор зарим зэвсгэл техник материал хэрэгсээ одоо сайжруулах, за мөн түнчлэн сургалтынхаа заах арга зүй технологиг боловсронгуй болох гэсэн нэлээд хэдэн асуудлууд дээр анхаарлаа хандуулж ажиллаа. Мөн холбогдох албаны удирдлагууд өөр өөрсдийн чиглэлийн хүрээнд илтгэл тавьж мэдээлэл өгөхын сацуу энэ цагийн зэвсэг хүчний алсын хараг тодорхойлсон сургалт болж өрнөлөө. 19 онд тус нэгтгэл шинэ бүтэц зохион байгуулалтанд шилжиж үйл ажиллагаа маань нэгтгэлийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа эхэлсэн. За энэтэй холбогдуулаад 50 цагийн орон тооныхоо техникүүдийг нөхөн хангаж засвар үйлчилгээ, техник үйлчилгээ хийж хүлээж авснаар бие бүрэлдэхүүнээ тухайн зэвсэг техникт дадлагжуулах, сургам дадлагжуулах ажлууд үе шаттай төлөвлөгөөтэйгээр явагдаж ирлээ. За энэ үйл ажиллагааныхаа үр дүнгээр энэ жил зарлагдсан зэвсэг түвшний штабын бэлтгэлээр тэргүүлэгч анги шалгаруулах бэлэн байдлын үзлэгт нэгтгэл маань 2 дугаар байранд шалгарлаа. Зэвсэгний хэмжээнд 2020 онд бол зэвсэгчний бэлэн байдлыг хангах дээрээс нь сургалтаа бэлтгэлээ тэргүүлэгч анги шалгаруулах зэвсэгчэнд ашиглаж байгаа зэвсэгтийн сайжруулах чиглэлээр ингээд 3 бүтээлч ажлуудыг хийж цогц энэ бүгдийг Монгол Улсын ерөнхий сайд ирж үзэж байгаа нь бас бидний Монгол Улсын зэвсэгч албаачаа загш нар удирдах бүрэлдэхүүнүүд нэлээд ач холбогдолтой. За манай ангийн хувьд бол энэ жил бол нэлээд томоохон хэд хэдэн том ажил зохицсон. Ялангуяа энэ жилийн сүүлийн эзэн болоод дайштагтай коммунист сургуулийг бол амжилттай зохион байгууллаа. Энэ дээр Монгол Улсын ерөнхий сайд аль биесээр очиж энэ дайштагтай коммунист сургуульд оролцож байгаа бүрэлдэхүүнд
дээрс нь ороотын байдлын буутахтай хэрэг сургалтыг бас асуу ёсоор үзэж заавал шивлээ зөвлөгөөгөө өөрсдөө санаа бодлого бас солилцсон бас энэ жилийн анги бүтээж байна. Ийхүү цэргийн мэргэжлийн удирдлага болох зэвсэг түвшний жанжийн штаб сургууль хэвлэлийн төлөвлөгөөний дагуу салбарынхаа удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг амжилттай зохион байгууллаа. Бүтээсэн бүхнээ дүгнсэн, хийгдэх ажлаа тодтогсон цугларалтын үр дүн нь ажлын их бүтээмжээр дүгнэгдэх учиртай. Зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтай холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч, зэвсэг түвшний жанжийн штабт ажиллахдаа эх орныхоо нэр хүндийг өндөртөргөн алба бүргийн амжилттай гүйцэтгээд ирсэн зарим цэргийн алба хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа. Зэрэгэц! Оо! Хуг! Зэрэгэц! Тунаа! Энэ онд агуу эх орны дайны ялтын түүхт 75 жилийн ой дохиосон. Тусаг тохиолдуулан Орос улбаны улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар Монгол Улсын зэвсэг түвшний 75 цэргийн албан хаагч Москва хотын улаан талбайд ялалтын баярын хүндэтгэлийн чагсаалд оролцсон байдаг. Тэгвэл тэдгээр дайштад 25-ны өдөр төрийн дээд одон медаль салбарын шагналд гардууллаа. Тэг 84 ангийн шалааны Мөн Монгол Улсын зэвсэг түвшнээс Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчнийг тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд Америк нэгдсэн улсын зэвсэг түвшинтэй хамтран үр гүйцэтгэсэн цэргийн хамгаалтын ротын 10 дугаар ээлж, холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшинтэй хамтран үр гүйцэтгэсэн цэргийн хамгаалтын ротын 11 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль салбарын шагнал гардууллаа. Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаанд үүрэг амжилттай гүйцэтгээд өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч болон Батлан хамгаалах сайдын салбарын шагналаар шагнагдаад одоо медаль авсандаа түлийн баяртай байна. Үүрэг амжилттай гүйцэсэнд маш их баяртай байна. Миний хувьд зэвсэг түвшиндээ нийт 15 жилийн хугацаанд ажиллаж байна. Энэ удаа 3 дахь удаага энгийг сахиулах ажиллагаанд үүрэг амжилттай гүйцэтгээд ирлээ. Энэ удаа Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй одоо холбооны бүгд найрамдах Герман улстай хамтран үүрэг гүйцэтгсэн зэвсэг түвшний цэргийн багийн захирчаар үүрэг амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Цэргийн хамгаалалтын ордын 10 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн маань болохоор Исламын бүгд найрамдах Афганистан улсын шинэ Кабул бааз буюу эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангах үүргийг нэр төртөөр биелүүлсэн байгаа. Үүрэг гүйцэтгэх хугацаанд болохоор Афганистан улсын ерөнхийлөгчийн сонгуул, Америкийн нэгдсэн улс, Талибан бүлэглэлийн хоорондын гэрээлэлцээр мөн зэвсэг бүлэглэлийн халдлага, дайралт, COVID-19 цар тахлын тархал зэрэг онцлог үйл явдлууд өрнөсөн болно. Цэргийн хамгаалтын орднууд үндсэндээ 6 сарын үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бидний хувьд болохоор цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 9 сарын үүргийг гүйцэтгсэн байгаа. Батлан хамгаалах яам, зэвсэг түвшин жанжин штаб, дөрвөн шуурхай цагааллаггүйгээр иргэний нисхийн хүннээр компанитай хамтран ажиллаж, цэргийн хамгаалтын ордын 10 дугаар ээлжийг ажиллагааны газар орноос татан авсанд цэргийн хамгаалтын ордын нийт бие бүрэлдэхүүнээс болон хувьяасаа талархснаа илэрхийлье. Миний хувьд бол хамгийн анхны ажиллагаагаа хамгийн анхны энхийг сахиулах ажиллагаанд анхудаа явж үзэж байна. Алдаатай оноотой маш олон зүйлийг мэдж сурч авсан. Тийм. Зөндөө олон зүйлсийг сурч бас өөрийгөө бас нээж чадсан. НАТО болон эвслийн цэргийн хүчний явуулж буй Афганистан улс дахь аюулгүй байдлыг хангах, докторжуулах цэргийн ажиллагааны 2 дугаар шат буюу шийдвэртэй дэмжлэг ажиллагаа 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Энэхүү шийдвэртэй дэмжлэг ажиллагааны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, сургах, дадлагжуулах, дэмжлэг үзүүлэхэд тус чиглэгддэг юм. Уг ажиллагаанд НАТОгийн гишүүн болон түнш орнуудын нийтдээ 12,000 орчим цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ. Энэ 7 хоногт Батлан хамгаалах яам шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичгийг үзгэллээ. Санамж бичигт Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Рэгдэл нар санамж бичгийг үзгэллээ.
Энэхүү санал бичгийн хүрээнд манай эрдэмтэн судлаачид төлөөлөл шинжлэх ухааны академийн их чуулган болон бага чуулганд гишүүнчлэлтэй болох. Шинжлэх ухааны академи харьяа хүрээлэнгүүдийн шугамар зохиогдож буй олон улс бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл хөтөлбөр, экспедиц, эрдэм шинжилгээний хурал, лекц болон бусад арга хэмжээнүүдэд оролцох өргөн боломж бүрдэх юм. Дэлхийн улс орнуудын жишгээг авч үзэх юм бол цэргийн шинжлэх ухаан, цэргийн техник технологи дээр үндэслэж улс орны хөгжил бусад технологи, инновацийн шинжилгээ явуулдаг ийм жишгүүд их байна. Монгол улсын хувьд бол сүүлийн жилүүдэд батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, батлан хамгаалах эрдэм шинжилгээний ажилтнууд дээрийг чадваржуулах, бэхжүүлэх, үйл ажиллагааны дэмжих талаар онцгой анхаарч ажиллаж байгаа. Үүний тодорхой илэрхийлэл нь өнөөдрийн энэ арга хэмжээ байгаа. Ер нь суур шинжлэх ухаанаас гадна технологи инновацийн салбарт баталгаа хамгаалах салбар Монгол улсын шинжлэх ухааны актив хамтарч ажиллах гэсэн зорилго твшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар шинжлэх ухаанаар мэдлэг бүтээгээд олон жил явсан. Одоо энэ бий болсон мэдлэгийг технологи болгох, инновац болгох, тэр дундаа инновацчсан баталгаа хамгаалахын цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмээр оруулах ийм зорилготой. Хамтран ажилласны үр дүнд цэргийн техник, хэрэгслийн шинжлэх ухаан, технологийн хөгжил, мэрэгжлийн цэрэг суурилсан зэвсэгт хүчний өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинжлэх, ашиглах, судалгааны төслийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн аюулгүй байдал, батлан хамгаалах, эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөлийг харилцан бүрдүүлж, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах юм. Зэвсэгт хүчний 2019-с 2020 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Хурай замын цэргийн командлын нэрэмжит зэвсэгт хүчний 2020 оны аврах шалгаруулах цэргийн 3 төрөлтийн тэмцээн хужир булан дахь сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Цэрэгжлийн 3 төрөлтийн тэмцээн нь Оросын улбаны улсаас гаралтай бөгөөд Монгол улсын зэвсэгт хүчин 1970 оноос хойш өдий хүртэл өөрийн онцлогтой тусгаж хөгжүүлж иржээ. Цэргийн 3 төрөлт тэмцээн нь цэрэгжлийн буудлага, мэрэгэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвас гэсэн үндсэн 3 хэсгээс бүрддэг. Энэ жилийн тэмцээний тухайд дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас шалтгаалan хавар явагдах байсан тэмцээн хойшлогдож улмаар 9-р сард зохион байгуулагдсан юм а. Энэ тэмцээн жил болгон зохион байгуулж байгаагийн хувьд Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дотор цэрэгжлийн спортын 3-р зэрэгтэн, 2-р зэрэгтэнгүүд, 1-р зэрэгтэн мөн цэрэгжлийн спортын мастерууд бас төрдөг. Энд манай офицер ахс нар гол оролцдог. За энэ дээр л мастер болохын тулд цэрэгжлийн спортын мастер бол хамгийн нэр хүндтэй тэмцээн учраас цол учраас энийг авахын тулд манай офицер ахс нар жилийн бэлтгэлтэй ирдэг. Сургалт маань бол өдөөд шодож жигж явж байна. За энэ цар тахлаас болж зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлэн байдал бол хэвээрээ байгаа. Сургалт бэлэн байдал бол хэвээрээ байгаа гэж ойлгож байна. За энэ жилийн хувьд бас би тодтогч хэлэх ёстой юу зүйл бол хөдөөнөөс хаа холоос хөдөөнөөс ирсэн манай Доронтын цэргийн анги 327 дугаар анги маань бол их тийм сайн бэлтгэлтэй байгаа нь харагдлаа. Анхудаа бүтэн багаараа цэргийн 3 төрөлт болоод босод тэмцээнд бүтэн багаараа орж байгаа би цэргийн төв эмнэлгийг бас сайшаамаар байгаа. Өнөөдөр манай цэргийн төв эмнэлэг нь хизээ энэ цар тахалтай тэмцэж байгаа. Хизээ цэргийн албаа агчтайхаа эрүүл мэндийн төлөө манай зогсож байгаа гэсэн бас цэрэгжлийн спортын төрлүүдээр зэвсэгт хүчнийхээ бас босод зэвсэгт хүчнийхээ цэргийн албаа агчтай энэ тэнцүү мөр зэрэгцэн өрсөлдөж байгаад би бас их талархалтай байгаа. Мөн 334 дугаар анги шинээр бий болсон анги маань бас бүтэн баг оролцож байна. За Баян хөлгийгээс хаа байлаас 1000 гаруй км цаанаас ирсэн Баян хөлгийн 331 дугаар анги маань бол сая цэргийн 3 төрөлтийн тэмцээнд 4-р байранд аман үзүүлж байгаа шээ те. Сая буудгын тэмцээнд бас оноо тэнцэж 310 дугаар ангитай оноо тэнцэж 4-р байранд орсон. Тэгэхээр энэ холоос ойрж ирж энд бас энэ зэвсэгт хүчнийхээ бас энэ мундаг шилдэг тамирчидтай энэ зэрэгцэж үзэж байна, энэ зэрэгцээ өрсөлдөж байна гэдэг маань бас энэ хөдөөний ангиуд маань энэ бас сүүлийн байгуулагдсан ангиуд маань бас тодорхой зорилт тавьж ажиллаж байгаа нь бол харагдаж байна. Эх орныхон 408 зохиост алба хааж байгаа цэргийн алба хаагчид тэмцээндээ оролцохоор жигдрэн жагсжээ.
Энэ жилийн тэмцээнд 30 гаруй нэгтгэл анги байгууллагын 400 гаруй цэргийн албаагчид оролцсон юм. Тэдний дотор цэрэгжлийн спортын мастер болон дид мастер 40 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчид 50 орчим, 10 гаруй их спортын олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дид мастерууд хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө. Дүрлэлсэн дарга нараа Цэргийн хүний одоо мэдж авах бүх сургалт бэлтгэлийг одоо энд бид нар одоо энэ тэмцээн уралдаанаар харуулдагаараа их онцлогтой. Тэгээд тухайн ангийн одоо сургалт бэлтгэл яаж явах гэж байгааг нь одоо энэ тэмцээний амжилтуудаас харагддаг гэж би ойлгож байна. Манай анги одоо зэвсэгчний 2020 оны аврах шалрал болох одоо цэргийн тэмцээний цэргийн 3 төрөлтийн тэмцээнд одоо багаараа 1889 оноогоор мөнгөн медаль авсан байгаа. Энэ бол одоо анги түүхэнд одоо анх удаа багаараа медаль авсан амжилт юм аа. Цэргийн төвөмлөгийн энэ 2020 оны цэрэгжлийн спортын тэмцээнд нийт баг бүрэлдэхүүнээр оролцож энэ жил бие бүрэлдэхүүн 100% оролцож байна. Энэ тэмцээнд бие бүрэлдэхүүнийгээ дасгалжуулж өөрөө болохоор буудлагын төрөлт, автоматын төрөлт тогтоолтоор оролцсон байгаа. Цэргийн спортоор анх удаа хичээлж байна. Айгуу гоё юм байна. Тэгээд би зэвсэг төчний 327 дугаар ангид гэрээ зэрэг алба хаадаг. Гэрээ зэрэг алба хаагаад 6 сар шахах болж байна. Энэ хугацаанд одоо энэ тэмцээнд орно гэж бэлтгэл гарсан. Тэгээд цэргийн 3 төрөлтийн тэмцээн гэдэг үнэхээр гоё багтлагатай гоё тэмцээн байна. Тэгээд ангийнхаа хамт олондоо орцсон медаль авч ичнэ гэсэн сэтгэл зүртгэлтэй байгаа. Тэмцээнд албаагчдаас гадна цөөнгүй нэгтгэл ангийн захирагч нар оролцжээ. Тухайлбал зэвсэг түвшний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Ганс Сэлэм, зэвсэг түвшний 311 дугаар ангийн захирагч Хурандаа Дугар Рагчаа, зэвсэг түвшний 325 дугаар ангийн захирагч Хурандаа Чулуун Загт нар байлаа. Тэд цэрэгжлийн буудлын тэмцээнд оролцож байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам чанаржуулж байна гэж албаныхан онцолж байлаа. Ийхүү 5 өдрийн турш өрнсөн цэргийн 3 төрөл тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Хурандаа хаш эрдэнэ захирагчтай зэвсэг түвшний тэг 84 дугаар анги, удаах байруудад зэвсэг түвшний 327 дугаар анги, зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэл шалгарчээ. Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг үндэсний батлан хамгаалахын их сургууль 2019-с 2020 оны хичээлийн жилийн 90 дахь удаагийн төгсөлтөө өнгөрөгч Ням гарагт амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн тухайд тус сургуулийг 380 гаруй сонсогч нар суралцсан төгсөж Монгол Улсын зэвсэг түвшний офицер ахлагчийг хүрээгдэлж ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байгаа юм. Өдгөө үүсгэн байгуулагдаад 99 жилийн ойтойгоо залгаж буй үндэсний батлан хамгаалахын их сургууль нь аюулгүй байдал, батлан хамгаалахын болон цэрэг иргэний боловсролын сургалт явуулж, судалгаа хийж, дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацийн орон зайд доктортой өрсөлдөх чадварыг бий болгож, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий судалгааны их сургууль болох, батлан хамгаалахын боловсролын олон улсын жишигт хүрэх эрхэм зорилготойгоор өнөөгийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгасан мэргэжлийн зэрэг суурилсан зэвсэг түвшний бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий зэрэг артиллерийн мэргэжлэр дахин 4 жилийн хөтөлбөрөөр сунгаж анхны төгсөлтөө хийснээрээ онцлог байлаа. Төгсөлтийн арга хэмжээнд Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Цаахан Баяр тэргүүтээ батлан хамгаалалт салбарын удирдлагууд эрдэмтэн багш нар оролцлоо. Эрхэм хүндэт төгсөгчдөө зэвсэг түвшний офицер ахлагч нар мэрэгжсэн бүрэлдэхүүн маань эх орондоо төдийгүй олон улсад үнэлэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улсын зэвсэг түвшний игнэнд элсэн орж байгаа та бүхнийг зөвхөн батлан хамгаалах салбарт төдийгүй улс орн аль салбарт үүрэг гүйцэтгэх чадвартай мэрэгжлийн боловсон хүчин болж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Өнөөдөр цэргийн нэгдсэн дээд сургууль, цэргийн хөгжмийн коллеж, батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөж дипломын боловсрол, диплом ингрийн тэмдэглээ гардан авч байгаа төгсөгчид та бүхний болоод манай салбарын хувьд энэ түүхэн шинэ утсыг нээж байгаа юм аа. Боловсролын диплом гарцснаар та нар бүгдийг мэддэг, бас чаддаг болчихж байгаа хэрэг биш юм аа. Иймээс энэ сайхан эрдмийн өргөөнд эрдэмтэн багш нарынхаа хичээл зүтгэлээр олж авсан эрдэм мэдлэгээ ажил албандаа батжуулан гүнзгийрүүлж өөрийгөө хөгжүүлэн ажиллахыг захиж төрийн генерал хүний хувьд үүрэг болгож байна.
2019-с 2020 оны сургуулийн жилд дэлхийн нийтийг хамарсан аюулт цар тахлын нөхцөл байдал үүсч улс орон даяар хөл хорой тогтоосны улмаас хичээл сургууль тасалдсан. Үүний улмаас хөтөлбөр төлөвлөгөөг дахин боловсруулан хичээл сургуулийг цахим хэлбэрээр зохион байгуулж, улмаар Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сар гаруй хугацаанд шахах хөтөлбөрөөр танхимын сургалт, мэргэжлийн дадлага, хээрийн хичээлийг төлөвлөн хөтөлбөрийн агуулгыг сонсогч нарт олгожээ. За энэ удаагийн сургуульд маань нэг онцлогтой 1-р сарын 24-нээс хойш хичээл сургууль маань тасалдсан байгаа. Ингээд 7-р сарын 24-нээс бид нэр одоо мэргэжлийн дадлага, буудлага, жолоодлого, хээрийн одоо хичээлийг зохион байгууллаа. Маш одоо эрчимжүүлсэн сургалтаар шахуу хөтөлбөрөөр сар хүрэхгүй хугацаанд зохион байгуулж өнөөдөр энэ удаагийн төгсөлтийг зохион байгуулж байна. 2019-с 2020 оны хичээлийн жилд үндэсний Батлан хамгаалах их сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийг 13 мэргэжлэр 180, Батлан хамгаалахын мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн төвийг 20 гаруй мэргэжлэр 170, цэргийн хөгжмийн коллежийг 20 орчим сонсогч нар тус амжилттай төгсжээ. Тэдгээрээс 10 гаруй сонсогч нар онцгойлох үнэлгээтэй суралцсан төгссөн байна. Үндэсний Батлан хамгаалах сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн артлын команд мэргэжлэр онц түнтэй төгсөж байгаад маш их баяртай байна. Үндэсний Батлан хамгаалах сургуульд орно гэдэг бол миний хувьд зорилго минь байсан. 10 жилээсээ хойш үндэсний цэргийн хүн болно гэж их боддог байсан. Тэгээд одоо хүсэл зорилготой хүрэхийн тулд нэг алхам сургуулаа төгсөөд нэг алхам урагшаа алхаж байна. Үндэсний Батлан хамгаалах сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн артлын мэргэжлэр төгссөн. За тэгээд Монголд ганц эдэг ууган сургуулийн нэг ганц эдэг сургуулийг би төгсөж байгаадаа маш их баяртай байна. За энэ олон мэргэжлээс яагаад цэргийн сургуулийг сонгосон бэ гэхээр нэгт манай аав өөрөө цэргийнхэн. Би багаасаа цэргийн амьдралыг мэднэ. Тийм болохоор надад маш их таалагддаг. Батлан хамгаалахын сургуулийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг артиллерийн дагнуулж галз сурлагч мэргэжилтэйгээр төгсөж байгаа. Үүнээс гадна сая Батлан хамгаалахын сайдын шагналаар шагнагдлаа. Онцгойлон онц дүнтэй төгсөөд богино цагаар шагнагдсан байгаа. Тэгээд энэ сургуульд орсноороо тэсвэр хатуужил хүн чанар бүх юмыг сурлаа. Тэгээд бус сургуулиудаас юу нь илүү байдаг вэ гэхээр хүнийг төлөвшүүлдэг бие биенээ гэсэн төлөвшил тийм гоё сэтгэл суулгадаг тийм сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд тодорхойлбол 20 цэрийн үед цэргийн мэргэжлийн бакалаврын сургалтын 2 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлжээ. Энэ сарын 25-ны өдөр Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын удирдлагууд ахмад наснуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ сарын 25-ны өдөр Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб салбарын ахмадуудаа цэргийн дуужгийн эрдмийн чуулган соёлын төвөргөнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баярын хуралд Батлан хамгаалах салбарын чөлөөнд байгаа генерал, бэлтгэл офицер, ахлагч нарын нийтдээ 380 гаруй өндөр наснууд оролцсон юм. Энэхүү үйл ажиллагааг албан ёсоор нээж Батлан хамгаалахын сайд сайхан баяр хүргэн үг хэлж Монгол Улсын засгийн газар Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлого зорилтыг танилцуулан ахмадуудын талаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд сайхан баяр ажлаа хүлээж аваад ахмадын талаар Батлан хамгаалах салбарын хэмжээнд баримтлах бодлогын асуудлыг хөндөж тавьсан. Тэгээд энэ тавьсан асуудлаа хэрэгжүүлэх эхний алхам болгож энэ бодлого түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулан өнөөдөр ахмадуудаа танилцуулах гэж байна. Энэ хөтөлбөр 10 жилийн хугацаатай хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ансамбль 1990 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баярын өдөр болгон тэмдэглэж дэлхийн нийтэд албан ёсоор тунхагласан юм. Харин Монгол Улсын засгийн газраас 1992 оноос ахмад наснуудаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь удаага тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай ахмадын хорооноос бол одоо маш олон төрлийн арга хэмжээ авч байна. За нийт ахмадуудын эрүүл байлгах тэдний одоо аж амьдралд нь сайн тус нэмэр болох тийм одоо олон чухал арга хэмжээнүүд авч байгаа. Манайх нийтдээ Батлан хамгаалахын ахмадын хороо бол нийт 480-аад ахмадтай.
Батлан хамгаалах их хөлс эх орныхон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлтийн төлөө бие сэтгэл, оюун санаа, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан чөлөөнд байгаа ахмад настан азай буурлуудтай хүндэтгэл үзүүлж, ерөнхий сайдын гарын бэлэг Батлан хамгаалах сайдын тушаалаар салбарын шагнал, мөнгөн урамшуулал хүртээж, Монгол Цэргийн нэгдсэн холбооноос гарын бэлэг гардууллаа. За энэ ахмадын баярын өдөр Жинжин штабын асарт ингэж талархлын шагнал баярын бичиг авч байгаа юудад их баярлж байна. Энэ бол насаараа одоо энэ айрын зүтгэж ажилласны энэ өндөр үнэлж байгаа үнэлт гэж би ингэж ойлгож байна. Улсад бас айрамтай он удаан жил ажилласны үнэлж Батлан хамгааллын нэг жоо хүчээр шагнагдсанд их баяртай байна. Энэхүү уулзалтын үеэр Монгол Цэргийн музейн хамт олон 1945 оны чөлөөлөх дайны сэдвтэ бид ялуу үзэгслэн хагас зууны түүхэн замнал нэртэй үзмрүүдээ дэглэгчээ. Баярын хурал уулзалтын дараа Цэргийн дуужгийн эрдмийн чуулган уран бүтээлчдийн ахмадуудаа зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт болж өрнөлөө. Байлдааны гавьяаны болон Алтан гад содонд зэвсэг түвшний Жинжин штабын үлгэрч үлээвэр найрал хөгжим буюу зэвсэг түвшний 142 дугаар ангийн ахлагчийн зөвлөл хөгжимчин ахлагч нарын дунд нийтийн бүжгийн найруулга сэдвт уралдааныг энэ сар зохион байгуулж 23-ны өдөр шилдэгүүдэд шалгарууллаа. Энэ жил Монгол улсад цэргийн үлээвэр найрал хөгжим үүсгэн байгуулагдсны 106 жил төрийн ёслол хүндэтгэлийн цэргийн үлээвэр найрал хөгжим байгуулагдсны 70 жилийн ой дохиож байна. Тусааг тохиолдуулаад зэвсэг түвшний чиг хандлагад нийцүүлэн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, шинийг наачлах, сэдлийг төрүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилтын хүрээнд үлээвэр хөгжимт нийтийн бүжгийн найруулга уралдааныг хөгжимчин ахлагч нарын дунд зохион байгуулан явууллаа. Сүүлийн үед нийтийн цэнгэт бүжиг маш их дэлгэрэнгүй хөгжиж байгаа Монгол улсын хэмжээнд. Энэ маань юу вэ гэхээр одоо социализмын үед нийтийн цэнгэт бүжиг их хөгжсөн юм байсан. Энэ арслал гарснаас хойш ер нь нийтийн бүжиг бол таслалтан байдалд орцсон байсан. Үүгээрээ энэ одоо дахиж сэргэж эхэлж байгааг тохиолдуулж энэ хөгжимчд маань ахлагчийн зөвлөл маань ингэж сайхан энэ үйл явдлыг дэмжиж хөгжимчдийнхээ ур чадварыг дээшлүүлж авьяас чадварыг нь хөгжүүлж байгаад зэвсэг түвшний цэргийн хөгжмийн албанаас бол маш их талархууштай юм байна. Үлээвэр хөгжимчдийг дэмжиж ур чадварыг дээшлүүлж авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор явагц сувг тэмцээнд тус байгууллагын 20 гаруй ахлагч уран бүтээлч нар нийтийн бүжгийн найруулгын бүтээлүүдээр оролцсноос тэргүүн байранд 4-р группийн дарга хөгжимчин сургагч ахлагч ганц олбоо дурсамж бүтээлээр удаах байранд гослол хөгжимчин ахлагч төгс баяр нандин бүтээлүүдээр тус шалгарчээ. Энэ арга хэмжээнд болохоор би урлагийн гавь зүтгэлтэн цаг цэрэнгийн ая содон гурамчлуу гэдэг дууг үлээвэр найрлал хөгжимд найруулан оролцож байгаа. Тэгээд энэ хөгжимд ингэж найруулга хийж оролцож байгаа нь болохоор манай хөгжимчин ахлагч нарын ахлагчийн албандаа идэвхжүүлэлтэд явах цаашдын өөрсдийн уран бүтээлд нь түлхэх зөвхөөс сайхан уралдаан болж байгаад маш их баяртай байна. Цэргийн үлээвэр хөгжим цэрэг дайчдыг зоригжуулах, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаануудад оролцох зэрэг үндсэн үүрэгтэйгээр байгуулагдж байсан. Өдгөө зэвсэг түвшний Жинжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болтлоо. Хөгжим бэхжиж дэлхийн 150 гаруй орны төрийн дуулыг ихшиглүүлж, олон улсын төрийн тэргүүн болон элчин сайдуудыг хүлээн авч, төрийн цэргийн хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон Монгол улсынхаа нэр хүндийг өндөр төргсөөр байна. Тус ангийн хамт олон энэ оны тухайд соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн үлээвэр хөгжмийн ангид 20 цэргийн албан хаагчийг бакалаврын боловсролын зэрэгээр суралцуулж төгсгөн уран бүтээлчдийнхээ мэргэжил арга зүйг дэмжин ажиллажээ. Ийхүү үйл явдлаар авиран нэгэн шинэ 7 хоног ард хоцорж байна. Ирж байгаа шинэ 7 хоногийн ажилд нь амжилт хүсээд энэ 7 хоногийн эх орны төлөв нэвтрүүлгээ өндөрлүүлье.